Орчин төвчлөлтөд олуулаа оролцсон үрээтэй бүх нийтийн 2 хоногийн цэвэрлэгээ өнөөдөр эхэллээ. Энэ амралтын 2 өдрөөр боловсруул мандал хорооллын гадна орчин цэвэрлэж, нийтийн эзэмшлийн талбайн замын инхэл донхлыг тэгшлэх ажлуудыг хийнэ. За баруун улсын засаг даргын 5 газраас бол орчин төвчлөлтөд олуулаа оролцъё гэдэг олон нийтийн арга хэмжээг бол бас нөгөөдрүүд бол зохион байгуулж байгаа. За уг арга хэмжээнд бол баруун улсын засаг даргын 5 газрын маань орнуудын өмчт газруудын маань 100 гаруй албаа агчдад оролцож байгаа. За баруун улс цэцэрлэгжүүлэлт, сквадр тогтчлын үйлчлэгээ, за мортын гээ гэсэн байгууллагын маань албаа агчдад бол бүгдээр бүрэн бүрэлдэхүүнөд ажиллаж байгаа. Гадаа хүйтэн байгаа ч хамгийн их хог хийсч овоордог, үер бас их тогтдог эрсдэлтэй гих байршлуудад ийхүү цэвэрлэгээ хийгдэж байна. Техник, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар ажиллажид хамтарч орчныг цэвэрлэж байна. Өглөө эрт цугулсан ч тэд амралтын өдөр хэмээн ундуутсангүй. Харин ч бүх нийтийн төлөө ажиллах үүрэгтэй хэмээн хойш суусангүй. Манайх одоохонд бол тавуулаа л. Тавуулаа нөө. Өглөөнөөс хойш ирсэн юм. Өглөөнөөс хойш ирсэн. Тийм. Аха. Хэр ядарч юм? Гайгүй нөө. Таарж гинөө. Тэ, дарахгүй. Гайгүй юу. За яаж яана хаа ядарч гинөө? Гайгүй нөө. Гайгүй нөө. Өглөө таад хэдэд цуглав? Өглөө 9 цугласан. 9 цугласан уу? Аха. Энэний ер нь шороо мороо хог өдр гэж ер нь их юм байна уу? Гарга цэвэрлээд л баг. Танай байгууллагаас ер нь хэдүүлээ ирж байгаа өнөөдөр? Манайхаас бүгд ирсэн. Эмэгтэйчүүд нь энэ цэвэрлэж байна. Аха. Танай чи хэдүүлээ лээ? 30 хэдэн хүн байгаа та. Өнөөдөр энд одоо бид нар ч одоо энэ зөвхөн хог шороогийн жоохон цэвэрлж одоо дараа шахна ажилтнаа одоо бэлэн болох журмаар л одоо ажиллаж байгаа шүү. Аха. Тий. Одоо энэ нөгөө нэг яг гол бүгдрөөд идэг юм шүү дээ, тий? Аа тий. Бүгдрөөд одоо энэ ч одоо 100-ны цаг төдрөл одоо шавар шахуу яадаг төлөрсийг хэцүү гадаа шүү дээ. Аха. Тэгээ тийм болохоор одоо засаж янаслах юм. Ирсэн засаархаас юм тий? Тий. Аха. За амралтын өдрөөр ингээ ард иргэдэг төлөө ажиллаж байгаа танай хамт олон толгон танд баярлалаа. За зүгээр баярлалаа. Уг арга хэмжээ иргэдийг цэвэр ая духтай орчинд амьдруулах зорилготой бөгөөд үүнийг хийхэд иргэд төртэй хамтран ажиллах шаардлагатай байгааг мэргэжлийн ангийнхан онцоллоо. Иргэд маань амралтын өдөр байгаа болохоор бас үдээс хойш гарыг ихэд бас застай бас нэг бүзэр хөрс мөрсөн жоохон үлдээ болохоор жоохон хэсгээр нь гарч шарилжаа зулгаая гэдэл зарим иргэдүүд бас гарахад бас жоохон тиймэрхүүлэн бусна л зүүнлийн боловсрол бас гайгүй сайн гараад гадна талаа цэвэрлэдэл явжлаа. За өглөөнөөс хойш бид хөө яг 8 цагаас хойш ажиллаж байна. За тэгвэл яг иргэдийн оролцоо бол яг үүндээ хангалтгүй, маш хангалтгүй байна. За ерөөхдөө стал нараа хог аягчсан хүн л гарч ирж байна. Өөрөөр бид эдийн яг ажил дээр туслаа дэмжиж нэг хурц шороо хайж байгаа ч хүн яг харагдахгүй байна. Энэ дээр жоохон бас харамсалтай юм харагдаад л. Тэр нь бол айл бүрээрээ ороод нэг өрчлөн бүр яалаа. Амралтын өдөр байна. Бас нөгөө хүмүүс маань ер нь бол одоо 15 айлдсан шүү дээ. Нэг 5 шор маань яг нэг 4 5 айл л яг хүнтэй байгаад байна. За тэгэнгүүтээ голцоохон хамдууд байна. Хамдууд яг хүүхдүүдийг хараад тэгээд залуучууд маань байхандас байхгүй нийлэх. Тэгээд зарим залуучууд маань бас гарахгүй байна. Ер нь бол оролцоо муу байна. Тэгээд багжгүй гэдэг байна бас. Уг нь зорилго нь болохоор иргэд цэвэрхэн тухтай газар амьдруулах гэдэг байгаа тий. Харин тийм. Тэгээд амхандаа та бүхний төлөө ингээд энэ тогтчлыг хийж байна. Энэ хамгийн газрынхантай тогтчил үйлчлэгийн газрын ингээд бүр масараа хөдөлж байна. Та яг өөр хойр орчмыг цэвэрлчих гээд. Яг гоо тэгээд эхнээсээ гарч ийн ахмадууд маань тэгээд хүүхдүүдэд зээнүүдэд дагуулаа гарч ийн. Ер нь бол оролцоо үнээр муу байна. Тэгээд арга ядаад өөрөө багч юмыг бэлдэж өгч байна. Цэвэрлэгээ өглөө 9 цагт эхэлсэн. Гэвч төрийн байгууллагын ажилчдаас өөр хүмүүс гарч ирсэнгүй. Гэрийнх нь гадна талбайг цэвэрлэж хогийг нь түүж, овоорсон хогийг нь ачиж байхад ч иргэд яг юу болоод байгааг ч сонирхож асуусангүй. Бидний амьдарч буй орчин цэвэр цэмцгэр байхад гагцхүү төр бус хамтын хичээл зүтгэл чухал юм а. Бүх нийтийн цэвэрлэгээ маргаашч бас үргэлжилнэ.